бүгдээрээ 9-ийг 0.6-аар үржүүлж чадах нь үзье. За өөрөөр бичих юм бол бүгдээрээ 9-ийг үржих нь 0.6 гэж бичиж болно. За үүний хариу хэд гарах вэ гэдгийг олъё. За та нар эхлээд хичээлээ зогсоогоод өөрсдөө бодох гээд үзээрэй. За багш нь баг зэрэг шижим үгүй 0.6 гэдэг бол 0.6 гэдэг бол 6-аг 10 туваасантай адилхан. За хэрвээ 6 буюу 6/0-ийг 10 хуваах юм бол 10 хуваана гэдэг маань таслалыг зүүн тийш нэгээр шилжүүлэхтэй адил байдаг шүү дээ. За тиймээс 6 хуваах нь 10 гэдэг чинь 0.6 юм байна. За бид таслалыг зүүн тийш нэгээр шилжүүлсэн. За багш нь бодох санааг нь өчгсөн гэж бодож байна. Гэхдээ энэ багш нь энэ бидний мэдэж байгаа зүйлийг ашиглаад энэ үржүүлэхээ өөрөөр бичнэ. За 9-ийг үржих нь 0.6 гэдэг бол 9-ийг үржих нь 0.6 гэдгийг 6-г хуваах нь 10. За энэ илэрхийллийг бодохдоо бид эхлээд 6-г 10 хувааж болно. За тэгэхээр хэрвээ тэгэх юм бол 0.6 гараад энэ илэрхийлэл гарах болно. За эсвэл бүгдээрээ 9-ийг 6-гаар эхэлж үржүүлсэн ч болно. За бүгдээрээ 9-ийг үржих нь 6-г бодож чадна тийм ээ. Үүнийг эхэлж бодоод дараа нь 10 хуваая. За үүнийг ч бас бид бодож чадна. За таслалыг хааш нь шилжүүлэх вэ гэдгийг л бодно гэсэн. За бид 9-ийг үржих нь 6 гэдэг маань 54 байдгийг мэдж байгаа. Тийм ээ 54. За тэгэхээр одоо энэ илэрхийллийг 54 гэж үзнэ. Тэгэхээр 54-ийг 10 хуваах нь. За 54-ийг хуваах нь 10. Тэгэхээр тоог 10 хуваахаар яадаг вүлээ? Энэ талаар бид өмнөх хичээлээр яагаад ийм байгааг үтсэн тийм ээ? 10-ын бутархай таслал гэдэг юу вэ гэдэгтэй л адилхан. За орон бүр баруун талынхаа оронгоос 10 дахин их эсвэл зүүн талынхаа оронгоос 11-тэй тэнцүү болно. За 54-ийг хуваах нь 10 тэнцүү 54 байгаа. За энд тгийг тавина. За тэгэхээр заавал таслал байх хэрэгтэй. Тэгээд түүнийг 10 хуваана. Тэгвэл таслалыг зүүн тийш нэг удаа шилжүүлнэ. За тэгэх юм бол 5.4 гарна. За тийм амар санагдж байгааз 5-ыг 10-аар үржүүлбэл 50. За 0.4-ийг 10-аар үржүүлбэл 4. Тийм учраас 54-ийг 10 хуваах нь тийм байх ёстой. Энд ч тэнцүү байх ёсгүй тийм ээ. За тэгэхээр 54-ийг хуваах нь 10 тэнцүү 5.4 гэх ёстой. Тэгэхээр энэ илэрхийлэл 5.4-тэй тэнцүү байх нь. За энэ 5.4-тэй тэнцүү. За анзаараарай. 9-ийг 6-гаар үржүүлээд 54, 9-ийг 0.6-гаар үржүүлээд за одоо та нар зүй тогтлыг баг зэрэг ойлгож байгаах. За энэ хоёр тооны хувьд зөвхөн нэг тоо таслаас хойш байна. Харин энэ хоёрыг үржүүлэхэд таслыг юу ч гэсэн орхиж агаад 9-ийг 6-гаар үржүүлээд 54 гарсан. За гэхдээ би таслыг тооцохын тулд 10 хуваах шаардлагатай. За энэ 6 биш 10.6 байсан гэдгийг тооцох шаардлагатай гэсэн. За бүгдээрээ таслын баруун талд байгаа тог тоолоод үржүүрт бас адил тооны оронг таслын баруун талд гаргаж болох болов. За тэгэхээр та нар энэ талаар жаахан бодоорой.